Эмбүг толиулж байна. Сэтгэл гутрал ба сэтгэл зүйн зөвлөгөө. Зохиогч Доржийн Мөнх Цэцэг. Өгүүлэгч Самбуу Доржийн Цэнцүрэн. Өмнөх үг. Хүн яагаад сэтгэл нь гутрдгийг болоо? Сэтгэл гутрах үед за зүгээр дээ, март, хай, орхи хэмээх үгс яагаад тус болдгүй, харин ч эсэргээрээ дарамттай санагддгийн бол. Хүн бүр тодорхой хэмжээнд гутрдагч зарим нь яагаад амиа хоролтлоо сэтгэл нь гутарчихдаг вэ? Нэгэнт амиа егүүтгэн амьд байх эрхээс татгалзсан хүнийг монголчууд жигшин зэвүүцэж, цогцост нь хүрэхээс ч цээрлэн оршуулах газар олддгүй байсан цаг үе саяхан мэт. Гэтэл одоо бид эрүүл хүний санаанд оромгүй энэ үйлдэлийг сэтгэл гутрал гэх өвчнөд нэрвэгдсэн хүн хийдэг болохыг мэдэж эхэлцгээж байна. Үхээс өөр арга зам үлдээгүй мэт санаж, амиа хоролтлоо тэр хүн өчтөчнөө сэтгэлийн завьур амссан байж таарна. Сэтгэл гутрал нь хүмүүнийг энэ хороогийн хамгийн адгийн новш, хинд ч хэрэггүй, хинж тоохгүй, арчаагүй амьтан тул үгсэн дээргэх сөрөг бодлын ангал руу түлхдэг өвчин юм. Гэвч үнэндээ арчаагүй, сул доройдоо сэтгэл гутрдгийн бишээ. Бие махбодын өвчин туссан хүнийг бид арчаагүйдээ өвдчихлөө гэж хэлдэггүй. Түүнчлэн сэтгэл гутарсан хүнийг тэгж хэлэх боломжгүй шүү дээ. Гагцхүү биеийн тархлаа гэдэгтээ ижил сэтгэл зүйн тархлаатай байх нь уг өвчнийг эсэргүүцэхэд дэмтэй. Сэтгэлийн тархлааг бид эцэг эхээсээ өвлөж авах учиртай. Харамсалтай нь олон эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сэтгэлийн хэрэгцээг хэрхэн хангахаа мэдэхгүйгээс сэтгэл зүйн дархлаагүй хүнийг өсгдөг. Материалын хэрэгцээг нь хангаснаар хайраа илэрхийлэх эцэг эх сэтгэл гутрал гэх сэтгэлийн асуудлыг ойлгож хүлээн авч чаддаггүй. Улмаар эцэг эхтэй өөрийгөө ойлгуулж чадаагүй хүүхэд өөрийн арчаагүй гэх хувь тавилантайгаа эвлэрэн сэтгэл гутралын үхлийн ангалд үрд мөнх үлдэхийг сонгох аж. Иймд эцэг эхчүүдэд захихад сэтгэл гутрал гэж юу болох талаар тодорхой мэдлэгтэй болох нь чухал юм шүү. Мөн сэтгэл гутрал нь удамшдаг өвчин юм. Өнөөдөр эцэг эхчүүд бид гутрал гансарлаасаа гарч чадахгүй, өдөр хоногийн хэрхэн арга зааж өнгөрөөж байгааг үр хүүхэд минь нэг бүрчлэн харж байгаа гэдгийг санаарай. Улмаар тэд ч мөн амьдралын асуудалтай нүүр тулах мөчөд сэтгэл гутралд хэрхэн автах үлгэр дуурайллыг танаас л авч суралцсан хизээ нэгэн өдөр таны мөрөөр алхах болно. Сэтгэл гутрал нь эдгэрдэг өвчин юм. Эдгэрэх үйл явц хүн өөрийгөө сэтгэл гутрсан гэдгийг ойлгож эхлэх мөчөөс эхэлдэг. Тиймд сэтгэл гутрал гэж юу болох, хүн яагаад сэтгэл гутрдаг, өөрийгөө хэрхэн эрт оншилж, урдчлан сэргийлэх арга хэмжээ авч болох талаар мэддэг байх нь тустай юм. Учир нь мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд ирээн цоохор гэдэгчлэн хүн мэдхгүй зүйлтэйгээ тэмцэх нь ярвхтай билээ. Харин тэмцэж байгаа зүйлээ мэдчихвэл ямар ч аюул төвчнийг давж чадна. Тэр дундаа сэтгэл гутрах үед мэдрэгддэг хоосрол, цөхрлийн дундаас хүн амьдралын утга учир, оршин буй шалтгаанаа олж чаддаг юм шүү. Иймд өнөөдөр бүх зүйл утгагүй, хоосон мэт санагдавч танд энэхүү үеийг давах боломж байгаа гэдгийг ойлгоорой. Тиймээс сэтгэл нь өөдрөг, жаргалтай байх болтугай хэмээн өрөөгөөд энэхүү номоо танд өргөн барья. Сэтгэл судлаач, сэтгэл зүйч Мөнх Цэцэг. Уйтгар гуниг болон сэтгэл гутрал. Уйтгар гуниг нь сэтгэл гутралаас ялгаатай. Уйтгар гуниг нь хүн бүр тохиодог хэвийн сэтгэл хөдлөл бол сэтгэл гутрал нь сэтгцийн эмгэг юм. Бид дандаа хөөрөн баясаад байна гэж юу байх вүлээ? Нийгмийн харилцаанд орж л байгаа хойно уйтгарлах үе бидэнд тохиох нь дамжиггүй. Хагцал зовлон, урам хугаралт, харилцааны асуудлаас болж уйтгарлах нь төр зуур мэдрэгдэж өнгөрдөг хэвийн мэдрэмж бол 2 болон түүнээс дээш 7 хоног сар хийгээд жилээр үргэлжилдэг. Хүний амьдралыг оронгоор нь өөрчилдөг өвчнийг сэтгэл гутрал гэнэ. Уйтгарт автсан хүн сөрөг мэдрэмжээсээ салж чаддаг бол сэтгэл гутралтай хүн үхэхээс өөр арга замгүй болсон мэт мухарддаг. Биеийн өвчнөд зүйрлвэл уйтгар гуниг нь хөнгөн өвчин, харин сэтгэл гутрал хүнд өвчнөд тооцогдно.
Хөнгөн ханиад өнгөц шалбархай түргэн эдгэрнэ. Харин хүндэрсэн ханиад гүн шарах үхлийн аюултай байдагтай адил уйтгар гунигтай хит автах нь сэтгэл гутралд хүргэдэг байна. Эргцүүлэл. Та уйтгар гунигт хэрэг автдаг вэ? Оюун ухааныг далайтай зөөрлөвөл сөрөг бодол нь эргүүлэг юм. Эргүүлэг хүчтэй байх тусам хавь ойрын хамаг ямиг живүүлж орхино. Хүн сөрөг бодлоо удирдах сураагүй байх нь эргүүлгийн хүчийг барих чадваргүйтэй адил. Тэрбээр гаднаас хүчтэй ирэх төрлөخت түрэгдэн сөрөг бодлынхоо эргүүлэгт өөрөө живдэг жамтай. Тэгэхээр уйтгар гунигт автах хүн эхэндээ далайд хөвж байснаа сөрөг бодолтой хит автвал сэтгэл гутралын эргүүлэгт живэх аюултай. Тиймээс ч бодолтой хит автах нь нэг төрлийн сэтгэл гутралын урих бөгөөд үүнийг руминац гэж нэрлэнэ. Сөрөг бодол бидний хамгийн том дайсан байсаар атал. Бид бусдыг л өөрийн дайснаа хэмээн андуурхаж. Хамгийн ойрын итгэлт хүнтэй нь уруух мэдрэмж ямар байдаг вүлээ дээ. Түүнчлэн таны бодол танаас урвж, танд өөх гэж тушааж байна гэд та төсөөлөд үзтээ. Энэхүү дотоод зөрчил ямар ч дэлхийн дайнаас илүү хэцүү тул сэтгэлээ тайвшруулж сурах нь тустай юм. Уйтгар гуниг айдуу зүйл юм шиг хэрнээ харгас байдаг. Та боддоо уйтгарлаж, уйлж байсан, унжгар байсан хүн нэг л мэтгэд өөрийгөө буюу хүн алчсан байна гэж төсөөлөд үз. Тиймд хамаагүй хантлаа уйл, гунь. Тэгтээ өөрийгөө зогсоож сураарай. Тэгэхгүй ганцаараа зовж байгаа мэтээр бодож болохгүй. Эсвэл бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгах гэж хичээх огт хэрэггүй. Магадгүй бид өнөөдөр илүү дээр амьдрах боломжтой байсан байж магад. Тэглээгээд илүү дээр гэж юу гэсэн үг юм бэ? Илүү дээр амьдрал гэдэг нь сэтгэл хангалуун амьдрал юм. Тэгэхгүйгээр илүү дээр амьдралыг өнгө мөнгө бусдын хайраар өнгөцгөн хэмжих аргагүй юм. Уйтгарлаж гуних нь олон давуу талтай. Тухайлбал уйтгар хийгээд гунийг нөмрөх үед хүн өөрийгөө дүгнэх боломж үүснэ. Хэрхэн амьдарч хаана явж байгаагаа эргцүүлэх боломж хүнд уйтгарлаж гуних үед л тохиогож. Тодорхой хэмжээнд уйтгарлаж байж л сая хүн өөрийгөө өөр өнцгөөс харах болно. Мөн уйтгарлах үедээ хүн өөрийгөө өрөвдөх нь тодорхой. Өөрийгөө өрөвдөн хайрласнаар бусдыг өрөвдөн хайрлах сэтгэл өөртлөх нь дамжиггүй юм. Зовж үдсэн хүн бусдын зовлонг ойлгодог гэдэг шүү дээ. Түүнчлэн уйтгар гунийг байж гэмээн хүн баяр хөөргийг дахин мэдрэх боломжтой болно. Тиймээс уйтгарлаж гунихаас айгаад байх огт шаардлагагүй юм. Inside Out гэх сэтгэл хөдлөлийн тухай өгүүлдэг хүүхэлдэйн кинонд цэнхэр үстэй баяр хөөр уйтгар гунигийг төлөөлсөн бяцхан охиныг байнга ад үзнэ. Гэвч эцэст нь баяр хөөр минь намайг уучлаарай. Хүн чамайг мэдэрч байж л дараа нь намайг илүү мэдэрч чаддгийм байна. Хэмээн хэлснээр энэхүү хоёр мэдрэмж хэрхэн хамтдаа орших ёстойг тодорхой харуулсан. Энэ нь зовж үзээгүй хүн жаргаж чаддгүй гэдэгтэй адил утга юм. Тодорхой хэмжээнд уйтгар гунигийг мэдрээгүй хүн амьдралын жижиг зүйлсээс ч баяр хөөр мэдрэх чадваргүй байх нь гунигтай. Харамсалтай нь заримдаа бид уйтгар гунигт автгаас айж юу ч бодохыг хүсэхгүй эл мэдрэмжээс зайлсхийдэх тул өөрийгөө арга заасан байдлаар дороол эргэлзээр хөгжиж өөрчлөгдөхгүй байгаагаа огт анзаардаггүй. Хүн асуудлаасаа зүгтхийн тулд ихэвчлэн найз нөхөд зугаа цэнгэл, архи дарс, ажлаар гунигаа тайлахыг хичээнэ. Тэгсэн атлаа сэтгэл ханамжгүй, аз жаргалгүй хэвээрээ амьдардаг. Үндсэндээ уйтгар гунигийг үргээх гадаад хүчин зүйл гэж үгүй бөгөөд үүнийг хүн дотроосоо л шийдэж чадна. Мөн уйтгар гуник нь байх ёстой бөгөөд түүнийг тодорхой хэмжээнд байлгах ёстой. Эс бөгөөс сэтгэлийг гутраач гэд байдгийг сайн ойлгоорой. Уй гашуу ба сэтгэл гутрал. Хайртай дотны хүн тэжээвэр амьтнаа алдах, гэр бүл цуцлах, найз нөхдөөсөө салах, сургуулиа солих, ажлаасаа халагдах, гэр оронгүй болох, эд эрхтнээ тайруулах, хөгжлийн бэрхшээлтэй болох үедээ хүн уй гашуу давтна. Ийхүү уй гашуу болон уйтгарлах хоёрын гол ялгаа нь хүн ямар нэг зүйлээсээ хагацсан тохиолдолд гашуудна. Харин хүн заавал хагацл үзэж байж уйтгарлдаггүй. Гашуудах үйл явц үндсэндээ дараах мөчлөгөөр явагддаг. Нэгдүгээрт цочролд орох, үгүйсгэх. Хоёрдугаарт буруутгах болон шаналлах. Гуравдугаарт уурлаж бухимдах,
8 альцах. 4-дүгээрт сэтгэл гутрах, ганцаардах, эргцүүлэх. 5-дугаарт хүлээн зөвшөөрөх, даван туулах. Гашуудал сэтгэл гутралыг ялгаж салгаж сурах хэрэгтэй юм. Гашуутсан хүн ихэнхдээ насурсан хүнтэй холбоотой дурсамжийг ярьж, уйлж, санааширдаг бол сэтгэл гутралтай хүн золгүй явдлын төлөө өөрийгөө буруутгана. Гэхдээ гашуудж буй хүн ч өөрийнхөө үйлдэлд харуулсах нь элбэг. Тухайлбал хагцж одсон хүнээ хангалттай хайрлаж чадаагүй, хайртай гэж хэлж, эргэж, тусалж байгаагүй хэмээн өөрийгөө зэмлэнэ. Гэхдээ тэглээгээд өөрийнх нь үнс нь үнлэмж, сэтгэл гутарсан хүнтэй адилхан үгүй болдгүй. Учир нь сэтгэл гутарсан хүн бүх зүйл дээр өөрийгөө буруутгаж, үн цэнгүйдүүлж, үзий яддаг талтай. Уй гашуу нь хагцал болон хоосрлыг мэдрүүлдэг бол сэтгэл гутрал гэж байнга гутрах, аз жаргал, баяр хөөр мэдрэх чадвар алдагдахыг хэлнэ. Уй гашуу нь бодолтой хит автах, нойргүдэх, хоолны туршил алдагдах, жин хасах, байнга уйлах, юу ч их тэнхэлгүй, юунд ч анхаарал төвлөрч чадахгүй болох, болсон явдалд өөрийгөө буруутгах, уйдгарлаж гуних зэргээр илэрдэг сэтгэлийн асуудал юм. Эдгээр нь сэтгэл гутралын үед илэрдэг шинжтэй төстэй боловч хүн зайлшгүй 2-7 хоногоос дээш хугацаанд гашуудах аваас сэтгэл гутралтай болох шат руугаа орж байна гэж үздэг байна. Гэхдээ 2-7 хоног гашуудаад дуустдаг хүн гэж бараг л байхгүй те. Гашуудал ихэнхдээ л удаан хугацаанд үргэлжилдэг бөгөөд хүн бүрт ялгаатай илрэх аж. Ялангуяа монголчууд бид нас урсан хүнийхээ араас уйлах нь муу ёр гэдгээр нулимсаа барьж, гашуудах боломжийг өөртөө олгохгүй удаах талтай байдаг. Эсвэл хэн нэгэн хайртай хүнийхээ сэтгэлийг зовоочхно гэд нулимсаа нууж, сэтгэлээ илэрхийлэхээс зайлсхийх хандлагатай байдаг. Энэхүү байдал нь сэтгэл хөдлөлөөс айдаг хүний социалист сэтгхүйтэй холбоотой үзэгдэл билээ. Иймд гашуудлыг уйдгар гунигтай адил даван туулж, тайлж сурах нь чухал юм. Зайлсхийх тусам удаан хугацаанд гашуудах бөгөөд энэ нь сэтгэл гутралд хүргэдэг гэдгийг санаарай.